За сайн байцгаана уу. За би өнөөдөр уламжлалсаар цайныхаа цагаар гараад алхаад явчихна. За тэгээд би та нарт нэг инээтэй ихээсээ илүү жоохон сургамжтай болсон явдлаа хуваалцъя гэж бодоод. За ялангуяа энэ Америкт ирээд удаагүй залуу ээж нарт ээж аав нарт хэрэг болох болоо гэж бодоод хуваалцж байгаа юм. За энэ явдал 2003 онд болсон. Миний хүүхдүүд бол маш жоохон байсан. Тэгээд би хүүхдүүдээ машин дотор орхиод хажуутлын одоо нөгөө кабель телевизийн газар руу одоо мөнгө төлөхөөр орсон. Энэ хооронд бол ер нь нэг 5-10 минут ер нь болоогүй дээ. Тэгээ гараад ирсэн чинь бөөн цагтаа миний машиныг бүсэлсэн байсан. За тэгээ яав гэсэн чи би чинь бас мэдхгүй л байгаа юм чи. Та хүүхдээ машин дотор үлдээсэн байна. Ингээл өө юм болоод надад нэг шар хууц өгөөл явлаа. За тэгэл шар хууцыг авсан чинь нэг сар хагасын дараа шүүхтэр дуудагдсан бичиг байгаа хгүй юу. За тэгээ ирээд нэг хэд хоногийн дараа нөгөө шүүхийнхаа евроо ороод үтсэн чинь би нэг юм хүүхдээ ерөнхийдөө машинд үлдээснээрээ ямар одоо ял юу авах хэрэгтэй байсан бэ гэхээр торгуул гэсэн чинь шүүхтэр очин тэр хооронд 16 цагийн хичээл суусан байх хэрэгтэй байт юм байна л да. Тэр хууль дүрм судлах. За тэгээ тэр хичээлийн авахаар болол 2-3 газруудыг санал болгосон лөө нуцтал одоо цаг аваад тэгэл 16 цагийн хичээл суулаа. За хичээл болгоно мэдээж цагийн мөнгө төлсөн. Тухайн үедээ бол би нэг $800 төлсөн санагдаж байна. За тэгээд сар хагасын дараа хичээлдээ суугаад бичгээ аваад би шүүх хуралд очлоо. Шүүх хурал дээр очисон чи шүүгч надаас чи өөрийгөө одоо буруутай гэж үзэж гинүү гэлээ би тэгэхээр гайхаад. Тэгээд намайг ерөнхийдөө ямар ангиллаар одоо буруутгаж ийсэн бэ гэхээр одоо child abuse буюу хүүхдийн хүчирхийлэл гэсэн. Тэгэхээр бид нар бол бүр гайхаад үгүй чи ямар сони юм бэ? Би хүүхдээ зодоогүй, зохиогүй тийм ээ яхаараа би хүүхдээ хүчирхийлдэм гэсэн чинь хүүхдээ машин дотор одоо эзэнгүүгээр одоо 1 секунд үлдээхтэл одоо би 1 минут секунд үлдээхтэл одоо би гэмт хэрэгтэн болж байгаа байхгүй юу? Тийм л хуультай орон юм байна. Ялангуяа Америкт хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн эрхийг дээдэлдэг газар тийм газар амьдардаг байснаа тухайн үедээ ойлгосон. За тэгээд мэдээч шүүх хуралд орж байгаа юм чи шүүхийн одоо торгуулийн мөнгөөл $400 төлж байгаа юм. За тэгэл шүүгч намайг за тэгвэл одоо би буруутай байжээ гэл тэгсэн чинь за тэгвэл чи ойлгосон байна. Хичээлдээ суусан 16 цагаа гүйцээсэн байна. Одоо торгуулийнхаа мөнгийг төлсөн учраас чамд одоо 2 жилийн тэнсэн өглөө. За тэгээ 2 жилийн тэнсэн гэдэг нь юу вэ гэхээр за чи энэ 2 жил дотроо дахиж үр хүүхдээ одоо эзэнгүү үлдээх зохид зодох ямар нэгэн асуудал гарах юм бол одоо чи шоронд орно хүүхдүүдийг чи одоо ингээд хуулийн дагуу уус авнаа гэж байна. За одоо ингээл жинхэнэ амьдрал эхэлж байгаа юм чинь. За тэрнээс хойш одоо юунаас их айдаг болсон бэ гэхээр манай мужид бус муж болгоны тэгтээ юу н өөр эдин гэсэн манай мужид болохоор яадгүй гэхээр 12 наснаас доош насны хүүхдүүд гэртээ ганцаараа үлддэггүй байтугай дүүнрээ харах ёсгүй 12-оос дээш насны хүүхдүүд болохоор яг ганцаараа үлдэнэ дүү мүүгээ харах тийм хуультай юм байна л да. Одоо хууль нь ямар өөрчлөгдсөн яг тухайн үед бол тийм байсан. Тэгээ би 2003 онд бол бас нэг тийм алдаа гаргаж ирсэн. Тэгээ өнөөдрийн тэр эмэгтэйгийн одоо бичснийг харахаар ямар ч байсан тэр хүүхэд бас Америкт ирээд удаагүй нялх хүүхдээ 6 сартай хүүхдээ машин төлдөөгээд тэгээд бас үлдээгээд цагдаа ирээд иншуранс даатгалгүй байсан юм байна. Одоо яах вэ ээжүүдээ гэсэн байсан болохоор би ер нь би мэдэхгүй байсан ч хүмүүс ирээд удаагүй хүмүүс бас мэдэхгүй байж болох талтай гэд энэ видео хийж байгаа юм. Тэгэхээр ер нь бол бид нар одоо бас өөрөөсөө тэгээд би хэдэн жил яг тэрнийхээ дараа нэлээд олон жилийн дараа нэг таньдаг эмэгтэйдээ хэлж ирсэн хүүхдэд. За миний дүүнэр хүүхдүүдтэй машин дотор үлдээх юм бол их чинь ийм асуудалд орооцсон шүү гэсэн чинь нөгөө хүүхэн чинь мэдсээр агаад хүүхдээ нэг бага хүүхдээ авч ороод том хүүхдээ унтчихт машин дотор үлдээгээд гарсан байгаа юм. Косткоор орсон байгаа. Мэдээж тэр хооронд цагтаа ирсэн. Тэгээд яана таны хэлсэн чинь би станаараа хэлж л байсан л та гэд мань хүн зүгээр сонсоод өнгөрсөн байлээ. Тэгээд одоо өмгөөлөгч авсан $1500 төлсөн. Тэгээд мэдээж тэр хүүхэн шүүхээр орсон байж таараа тийм ээ. Тэр ингээд хүмүүс ингээд би эндээ сануулга өгсөөр хахад ингээд хэнэггүйтэй алдаад байдیں۔ Тэгэхээр яг it's okay хэрвээ тийм ээ
сануулга өгсөөр байхад алдчихэвэл одоо тэгэл өөрсдийн асуудал тийм ээ. Тэг яг хуу сануулга болгоод хүлээж авах юм бол эн чинь ингээд бас энэ хууль дүрмээ дээдэлдэг улсад бол бас бид нэр бие биендээ тийм ээ зөвлөгөө өгөж амьдрал бас зүгээр юм уу гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа шүү. За баяр та.